За ер нь яг уу энэ асуудалтай холбогдуулаад гишүүд ер нь нийтээрээ бас хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлага бол байгаа. Мэдээж одоо улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд бие биендээ харилцан хүндэтгэлтэй хандаж байх учиртай. Бид төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах үүрэг хүлээсэн. Улсын их хурл дээр мэтгэлзэх, маргалдах олон зүйл бол урд өмнө нь гарч исэн, цаашдаач гарч явна. Гэхдээ харилцан хүндэтгэлтэй байж төрийн ажлыг явуулах зарчим дээр суурилж ажиллах ёстой. Мэдээж улсын их хурлын гишүүдээс бас үе үе гомдлууд ирдэг. Байнгын орооны хурал дээр, чуулганы нэгдсэн хуралдаан дээр асууж байгаа асуултанд бас хариулт өгж байгаа албан тушаалтан оновчтой хариулт өгөхгүй байна. Тойруулж гин, буруу зүрүү хариулж гин. Зарим тохиолдолд одоо асуусан асуултанд эргүүлж хариулж байгаа байдал нь бас их хэрэгсэн хэлбэрээр хариулж байгаа нөхцөл бас байна гэдэг. Одоо байнгын орооны хуралдаанаас эхсүүлээд гишүүдээс бас гомдол санал гарч байгаа. Тэгээ ер нь бол улсын их хурлын гишүүд асууж байгаа асуулт нь илүү мэрэгжлийн байдаг, оновчтой байдаг, зарчимтай байдаг. Хариулж байгаа, хариулт өгж байгаа албан тушаалтан ч гэсэн илүү мэрэгжлийн байж, оновчтой хариулт өгдөг байх нь энэ улсын их хурлын үндсэн үүрэг. Улсын их хурл бол ард түмнээс сонгогдсон бага ард түмний үүргийг гүйцэтгэж төлөөлж байгаа институт. Тэр утгаараа бүх асуудал дээр хариуцлагатай хандах ёстой. Аливаа байдлаар асуудал субъектив хандахгүй байхыг гишүүд анхааралтай авч ажиллах нь зүйтэй маа. Тэгээ энэ мэдчлэн одоо асуудлаас үүдэлтэйгээр улсын их хурлын хилцэх асуудал дээр цаа дотгор учирдаг, төрийн ажил явахад бэрхшээл тулгардаг байж ерөөсөө болохгүй. Цаашдаа ийм зүйлийг бол хүлээж авах боломжгүй. Мэдээж одоо улсын их хурлын гишүүд бол хуулиар хүлээсэн эрх үүргийн асуудал байдаг. Чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй. Хүлээхгүй гэдгийг бас далимдуулж улсын их хурлын гишүүд одоо бие биенийхээ нэр төрд халдах бол нөхцөл боломж бол байж болохгүй гэдгийг бас анхаарч ажиллах хэрэгтэй. Нөгөө талаасаа бас улсын их хурлын гишүүд маань хит их эмзэг байгаад хэрэггүй. Энэ улс төрийн ажил бол олон янзын хэлбэрээр явагдаж идэг. Дотор талдаач тэр, гадна талдаач тэр гүтгэх, доромжлуулах гэд олон нөхцөл байдал дундуур улс төрч хүн туулаад явж идэг. Иймэрхүү нөхцлүүдийг давж чадсан хүмүүс нь улс төрч болж явдаг. Давж чадаагүй хүн тэгээд одоо байрандаа очиод явдаг гэх юм уу. Тэгээ олон нийтээс ирж байгаа санал шүүмжлэл, олон одоо гүтгэлэг, олон зүйлийг бол бас тесч төвчж гарч чаддаг л байх нь улс төрч хүнд байх ёстой зан гэдгийг бас харах нь зүйтэй гэж ингэж бодож байна. За ингээд үдээс өмнөх чуулганыг төр завсарлуулъя. 14 цагаас хурал үргэлжлэнэ.